За сайн байцгаана уу? Data Stories podcast-ийн шинэ дугаартаа тавтай морил. За өнөөдрийн зочин маань Гэрэлмаа. За Гэрэлмаа software engineering мэргэжлэр төгссөн бөгөөд data science-аар AI focused мастер хамгаалсан. За одоогоор Унгарийн Будапешт хотод ажиллаж амьдарч байна. За тэрээр Монгол software engineer-ээр карьераа эхлүүлж дараа нь Европ руу relocate хийгээд одоогоор Ericsson компанид ажиллаж байгаа туршлагатай залуу мэргэжилтэн байна. За ингээд инх маань өөрийгөө сонсогчдод танилцуулбал. За намайг Гэрэлмаа гэдэг. Тэгээ одоогоор software engineer-ээр ажиллаж байгаа тийм хүн байна. За хоёулаа тэгвэл подкастаа мэдээж бүр эхлээс нь тий анх одоо ер нь яагаад software engineering мэргэжлэр мэрэгших болсон энэ мэргэжлийг сонгосон шалтгаанаас нь одоо эхлүүл. Анх бол яг software engineer болъё гэж сонгоогүй гэх юм уу? Бүр яг 10 жилээ төгсгүйээр бол яг нөгөө физикийнхаа хичээл амар дуртай байсан болохоор яг тэрнгээрээ л явна гэж боддог байсан. Тэгээд яг конкурсаа өгчөөд мэргэжлээ сонгох болсон чи яг тэр нь ингээд биш юм шиг санагдаад тэгээд яг тэр үед болохоор шүтээсийн мэдээлэл холбооны технологийн багц ч илүү тийм ингээд дотор амар олон мэргэжилтэй тийм багц юу байсан хөтөлбөр байсан. Тэгээд тэр л амар яг нөгөө хөтөлбөр авахгүй л ингээд очирлоо зогсдог ч тэгэхэд л яг тэр нэг амар сонирхол татаад байсан тэгэнгүүт нь за би ишээл орлоо гэд. Тэгээ уусаа тэр гэхдээ айгүй сонирхолтой санагдчих яг нөгөө нэг юугаа хуваараа бичүүлэх гээд очирлж исэн чинь барилгын инженер бас байсан. Тэгээ нөгөө нэлээд дээгүүр орсон болохоор бас амар бодох хугацаа ч гэсэндээ ингээ айгүй богинохон. Тэгээд за барилгын инженер рүү орё гэж бичүүлсэн ингээ систем нь угаасаа гацаадсэн баггүй. Тэгээд дотор нь бас ингээд ороод тэрийг гацчих хооронд надад ингээ дахиад бодох боломж ороод тэгээд би яг энэ холбооны багц руу л орё гэж тэгэж орж исэн. Тэгээд орчоод нэг семестр сурчаад яг нөгөө мэдээллийн систем юм уу, програм хангамж юм уу гэдгээ сонгох тийм юу байсан. Сонголт дахиад гарч ирсэн. Тэгээд тэр үед нь за ямар ч сан програм хангамжаар нь яваад үзье гэж шийдээд тэгээд сонгочихсон. Тэгвэл яг тэрүүхэн тэр ингээ мөчид системд оолдох мөчид ингээл за тэгвэл ийшээ явцсан дээр юм ингээл айгүй богинохон мөчид ингээд өөрчилсөн мэт өөрхөн сонгодог. Тэрнээс нөгөө одоо юу гэх ихэнх хүмүүс чи аав ээж нөлөөлдөг ч юм уу ахыг чи нөлөөлдөг өөр хин нэг одоо чи энэ чиглэлээр сурвал илүү одоо ирээдүйдээ энэ төргээд одоо ингээ хараад мэдээлэл технологиор суралцсан хүмүүс хин тэгсэн байдаг шүү дээ. Тэгэхээр өөрөө ч хувьд бас нэлийн тийм өөр тохиолдол байсан шүү дээ. Тэг яг ингээд өмнө нь ингээд амар сайн ярьж мэрээгүй. Гэхдээ яг тэр үедээ бол би ингээд физикийн яг мөсийн физик электроникийн ангид орно гэдэг угаас амар олон жил бодсон байсан. Тэгээд яг хуваар ахыхаа яг өмнөхөн яг нэг үеэлэгчтэйгээ ингээд хальт яриад би ингээд тгий гэж бодож байна гэдгсэн чинь за чи өөрөө л мэдэхгүй юу. Тэгээ хүмүүс одоо бас юм компьютер айгуу сонирхоод ах шиг байлаа штэ гэд нэг хальт цохой татсан. Тэгээд яг тэрэн дээр нэмээд тэр багц хөтөлбөр нь дотроо ингээл мэдээллийн систем, мэдээллийн технологи амар олон юмнуудтай тийм үү. За би дараа нь дахиад эндээ сонгож болох юм байна гэд яг сонгосон гэх юм уу та. Тэгвэл тэр физикийн хичээлдээ сайн байсан яг тэр суурь нь бас айгүй нөлөөлсөн баг те. Тэгээ дээрэс нь яг сурж байгаа хугацаанд ингээ бодоход физикээс гадна тэгээ өөр юу н ямар хичээлүүдийн одоо суурь маш их одоо тус болсон бэ. Одоо юу н бакалавра те яг энэ software engineering технологи талдаа юу н бол сурах гэж бодож байгаа. Одоо 8-9 10 дугаар ангийн ч юм уу те хүүхдүүд байх юм бол юу гэж хэлж зөвлөх вэ? Яг би бол нөгөө нэг биологийн хичээл бол нэг сайн байгаагүй. Яг ингээ уншдаг хичээлүүд биологийн хичээл, нийгмийн хичээл ч юм уу яг тийм хичээлүүдтэй нэг сайн байгаагүй. Тэг яг миний бодлоор бол яг математик нэлээд тусалсан гэж. Бүр амар онцгой сайн байгаагүй ч гэсэн яг миний ингээд математикийн яг үндсэн мэдлэг бол надад хамгийн их тусалсан гэх юм уу. Тэгээ юмыг ингээд физикийн хичээл ч бас ингээд юмыг ингээд олон талаас нь харах ингээд хийсвэрлэж бодох ингээд тийм юмнууд аягүй их байдаг болохоор яг тэд нар нь ингээд надад нэлээд их тусалсан. Тэгээ програмч өөрөө бас айгүй хийсвэр юм. Тэгэхээр ингээд яг нэлээд тусалсан гэх юм уу. За тэгвэл яг бакалаврын одоо мэргэжлийг эзэмших 4 жилийн хугацаанд яг хизээ энэ мэргэжил одоо ингээ яг надад тохирох юм байна. Тэгээ би одоо яг энэ мэргэжилд үнэхээр дурлж юм ч юм уу I'm really passionate гэдэг хизээ мэдсэн бэ? Тэр бол
За эхний нэг жил бол надад үнэхээр амар хэцүү байсан. Яа тэгэхээр нөгөө нэг би чи өөрөө мэдэхгүй байжгаад орсон болохоор надад ингээ айгүй хэцүү байсан. Тэгээд тэгээд 2 дахь жилийнхаа намар нь нэг програм хангамжийн инженерчлэлийн үндэс жилөө тийм хичээл ороод тэгээд тэр үед орсон багш нь яг нэг Италид жилөө сургууль төгсчөөд ирсэн багш байсан. Тэгээд айгүй хөөрхөн. Тэгээд тэр яг нөгөө програм хангамжийн ингээд нөгөө нэг системийнхаа шаардлагыг тодорхойлоод ингээд юмаа хийгээ ингээд эхнээс нь ингээд хийгээд ингээд явсан чинь надад бүр ингээд айгүй сонирхолтой байсан. Тэгээд тэрний дараанаас ер нь за би яг энэ мэрэгчлэлээр явхад надад нэг алдаад ах юм байхгүй маань. Тэгээд энэ бас надад нэлээд сонирхолтой санагдлаа гэдэг нь яг 2 дахь жилээсээ л ер нь гайгүй тодорхой болсон доо. За тэгвэл хамгийн анхны одоо ажлын туршлагаас хаана ямар газраас өөрхөн карьерийг эхлүүлж ирсэн бэ? Хамгийн анх болохоор Монголд тэр бас нөгөө програм хичээл мчээл ингээд үзэл яваад байгаа чинь ингээд яг юу хийдгээ ингээд ойлгож юус чадахгүй л яваад байсан тийм үү. Хэрвээ би ингээд багшуулгыг сонгосон бол би хүүхдүүдэд хичээл заах юм байна гэж бас тодорхой ойлголттой надад ямар ч тийм нөгөө нэг харах тийм picture ахгүй. Тэгээд яг нэг Facebook дээр явж исэн чинь New Media Group гэдэг хорооллын эцэст байдаг. Тэгээд тэднийх нь яг ийм төслийн менежер, front end, back end developer нэг дадлага хийх хүмүүс авнаа гэдгийгсэн байсныг нь хараад тэгээд би тэр үед амралтаараа бас хөдөө явцсан байсан. Тэгээд яг хараад тэгээ уц руу залгаад би ингээд хөдөөнөөс очноо. Гэтэ би 8 сард очино. Тэгээд танах ингээд ах уу гэдгийгсэн чинь за тгий хүрээд ир гэт. Тэгээд ингээд юу яага Эрдэнэс буцаад хот руу ирээд тэгээд нэг зун нь яг тэнцээ дадлага хийж эхлээд тэгээд ер нь бол яг за ямар процесс болд юм байна гэдгийг ойлгоод тэгээд яг тэр үед бол яг developer гэж нөгөө нэг дадлагаа хийх гэсэн чинь бас өөрөө зориг юусоо хүрэхгүй байсан яг нэг код мод тамиж чадахгүй ч гэдэг юм уу ямар ч байсан зориг нэг хүрх туршлага бага болохоор хүрэхгүй тэгээд за би яг project manager-ээс нь эхлээд үзье гэд. Тэгээд үзсэн чинь яг ингээд шаардлага тодорхойлоод тэгээд ингээд яг шинэ системийг ингээд эхнээс нь ингээд хийлгээд тэгээд өөр хажууд нь ямар юмнууд болж байгааг гэдгийг хараад тэнд нэг 3-4 сар мар орчим дадлах хийсэн юм уу? Тэгчээд дараа жил нь тэгэхээр ч мар 3 дугаар курс руу орчиж байгаа хаа. Тэгээд дараа яг 3 дугаар курсынхаа хавар нь 2 сараас эхлээд яг тэр компанид яг төслийн менежер ажиллаач гэд тэгээд ажиллаж эхэлчихсэн. Тэгээд нэг жил орчим ажилласан баха. За тэгвэл дараа нь яг нөгөө software engineering-ийнхаа position яг энэ ажлын барилга уншилж яг тэр ажлаа хийж хаад ер нь шилжилтийн хувьд хэр байсан бэ? Ямар ялгаатай? Ямар өөрчлөлтүүд ер нь л өөрчлөгдсөн бэ? Тэг яг нөгөө нэг яагаад шилжих болсон бэ гэдгээ бас хэлээ сонирхолтой байх гэж бодож байна. Тэр нь яг нөгөө яг бүр сургуулиаг бүрэнч төгсчөөгүй байсан. Гэхдээ ингээд нөгөө нэг зочд буудал дээр ингээд систем нэвтрүүлэхээр болоод тэгэнгүүт ингээд тэр үед манай багийн ингээд хөгжүүлэгч нар ч юм ингээд дандаа надаас ингээд ах ихч хүмүүс ингээд байгаа. Гэхдээ ингээд бид нар ингээд яг тэнд ингээд систем нэвтрүүлэх гэх тэгэнгүүт ингээд баг маа гараал ингээд тэгэнгүүт би болохоор төслийн менежер болохоор ингээд хүмүүстэй харьцаад ингээд хідэн бичүүгээр нь юмнууд зохицуулаад тэгвэл би амар өөрөө завтай байгаадсан. Тэгэнгүүт нөгөө хүмүүстэй бас ингээд тусалж чадахгүй. Тэгэнгүүт яг за би ингээ хэрвээ код энтрээ сайн бичээ сурчих юм бол бас ингээд яаралтай үед ингээ гал унтраахад ингээд бас байж чадах юм байна гэж бодоод тэгээд яасан. За програм хангамжаар явъя гэд. Тэгээд ер нь юу ч гэсэндээ төслийн менежерээсээ сургуулаа төгслөө нэг 2 сар мар чөлөө авчий гэж гараад тэгээд нэсэс чирчгээрээ гараад тэгээд яг Unimedia гэдэг компанид диплом хамгаалсныхаа дараа software engineer-ээр ажиллаж эхэлсэн. Тэгээд яг software engineer-ээр ажилласан чинь яг сурах юм нэлээд ихтэй тэгээд маш сонирхолтой. Надад бол нэлээд сонирхолтой байсан. Тэгээд тагцаа гарахгүй. Тэгээд байсан. За тэгвэл Монгол девелопер хийж байхдаа яг ямар уур чадварууд чамайг хамгийн хүсгэсэн гэж бодож байна? Сониуч байх юм болов одоо ингээл ихтэй яг ажилд орсон чинь бүр ингээд яг software testing хийх гээл байсан л да гэх юм уу. Нөгөө нэг яг ингээд танасаа за ингээд team task-ууд өгөөд ч гэдэг юм уу. Тэгээд яг өөрөө ингээд за би ингээд яг development хиймээр байна. Тэгээд ингээд солимоор байна гэл. Яг гэхдээ тэр ажиллаж байгаа хоорондоо бол яг ингээд тестүүд нь ямар үндээд ингэдэг ингээд сурцсан. Тэгээд хүмүүсийн туршлага сонцол тэгээд
За яг тэгмээрээ шүү, би тэгмээр байгаа шүү гэдгээ ингээд айгүй хэлсний үр дүнд ингээд яг development-ийн teamд ороод тэгээд яг хөгжүүлэлтийг эхнээс нь хийж үзээд тэгж үзчихсэн. Тэгэхээр юу амар сониуч байгаад өөрийнх нь нэг хиймээр байгаа юмнуудаа ингээ бас ингээ амар сайн хэлж явах юм бол бас дэжгүй. Тэгээ Монголд бас яг тэр нөгөө нэг шилжилтийн процесс нь бас жоохон хурдан байдаг гэж магадгүй. Гэх юм уу ингээд гялс ингээд хэлчингүүд ингээд за энэ хүн ингэмээр байгаа биш үү гэд тэр нь ингээд гялс зохицуулагдчихдаг гэх юм уу. За тэгвэл хоёул яг одоо ингэ ярьж байгаа тэр нөгөө Монгол технологийн салбарт ажиллах, Европт ажиллах энэ хоёрын ялгаа нь яг юунд хамгийн их мэдрэгдэг. За тэгээ дээрэс нь технологийн салбарт бас тэр цэмо софтвер инженеринг гэж явахаар хүүсийн ялгаа эмэгтэй хүн байх одоо энэ бол бас айгүй өөр эдэршээ бид нар бол ихэнхдээ minority маш цөөхөн одоо жишээлбэл би ч гэсэндээ дата оны холбогдлолтой ер нь бол прожектуудаар ажиллахад 10 хүний ерөөсөө нэг 2 нэмэгтэй байх чинь энэ ч одоо стил австрал одоо 2026 онд хүртэл ийм байгаа шүү дээ. Тэгэхээр Монголд ер нь нөхцөл байдал ямар байсан? За тэгээ Европт ер нь бол ямар байна? Яг ялгаа нь юунд хамгийн их мэдрэгдэг вэ? Монголд гэхдээ би харьцангуй нэг мэдэрч байгаагүй юм шиг санагдсан. Одоо жишээ нь юу янгууд чинь манай жишээ нь яг програм хангамж анги гэхэд нэг 90 оюутантай байсан баха. Тэгэнгүүт тэрний 30-аас 40 нь баг эмэгтэй гэхээр ингээд нэлээд олон хүмүүстэй. Тэгэнгүүт тэгээд ажлын байран дээр гарангууд ингээд чин манай Unimedia чин тэгэл баг болгон ингээл нэг юм уу хоёр эмэгтэй хүнтэй зарим баг нь 5 хүнтэй гэд тэгэхэр чин бас гэж харьцангуй дайжгүй. Ерөөсөө би нөгөө ингээд эмэгтэйн цөөхөндөө гэдгийг ерөөсөө мэдэрч байгаагүй. Мэдрээгүй. Тэгээд яг энэ ирчээд Эриксонд ороод яг ингээ багтаа ганцаараа эмэгтэй болоод ганцаараа гадаад хүн нь байгаад тэгээд ирэхээр харин яг ингээд жоохон ганцаардаг гэх юм уу нөгөө яг ингээ мэдэрч эхэлдэг гэх юм уу. Тэгээд санагд. Ялангуяа Европт бол яг тиймэрхүү юм бас нэлийн ажиглагдана. Ингээд нөгөө нэг янз бүрийн одоо ивент очих юм бол ингээд нэлийн их нэрхтэй байдаг ч юм уу. Ингээд ямар нэг ингээд өрөөрөө ингээд ивент руу ингээд ороогүй ганцаар эмэгтэй байж магадгүй тохиолдол ер нь амар их байдаг. Нэлийн. За тэгвэл өөрсдөлтөх чадрын хувьд өөрсдөлтөх чадраас гадна ингээ мэдээж эн чинь нэг байгууллагт ажиллаж байгаа юм чинь ингээ өсөр дэвшгийг бодож байгаа ч за энэ одоо career progression-ийн хувьд одоо ирчүүдтэй өрсөлдөх ер нь хэр санагдаж байна вэ одоо яг энэ Европ. Тэгээд дээрэс нь яг нэг эмэгтэй хүнтэй технологийн салбар дээрэс нь бас бид нар чинь яг cultural background-аараа бас ингээ арай өөртэй Asian гэд бас явчихсан шүү дээ. Тэгэхээр эдгээр зүйлүүд өөртөө юу хэрэг ингээ саад болж байгаа ч эсвэл бүр давуу тал болж байгаа шиг байна уу? Тэр талаас нь бас асуумар санагдлаа. Яг анх ажилд орохоор apply хийх юм бол эрэгтэй хүмүүсээс илүү их магадлалтай л дараагийнхаа шат руу явах интервьюдээ дуудагдах ч юм уу. Яагаад гэвэл diversity гэдэг юм амар их яригдчихэж байгаа болохоор харин карьер ахих энэ тал дээр гэх юм бол манай компани болохоор ерөнхийдөө ингээд улирлын жилийн ихэнх ч юм уу ийм юмнууд хийнэ гэд ингээд нөгөө нэг зорилгоо ярьцдаг. Тэгээ тэрэн дээр нь ингээд үндслээд нөгөө нэг тэргээ дүгндэг болохоор яг эмэгтэй эрэгтэйгийн ялгаа гэхээс илүү яг нөгөө перформанс нь ямар байна гэдгээс шалтгаалж дүгндэг гэж би хувьдаа хараад байгаа гэх юм уу. Гэхдээ бас тэгээд нөгөө нэг хүмүүс л ажиллаж байгаа юм чинь тэгэл менежер нь ямар байна гэдгээс хамаарал бас ингээд юмнууд ингээд байна л да. Гэхдээ яг ерөнхий системийн хувьд бол нэг амар тэгээд чи эмэгтэй юм чим гэсэн юм бол байхгүй. Яг Монгол харин тэр тиймэрхүү юмнууд жоохон байгаад байж магадгүй л ах. гэж бодож байна. Яг албан тушаалын хувьд тийм. За яг албан тушаалын хувьд бол. За тэгвэл Монголд яг сургуулаа төгсөөд хэдэн жил ажиллаад ерөөхдөө гадагшаа одоо гарахаар одоо төлөвлөж гисэн мэ. За тэгээ яагаад Унгар руу явах шийдвэр гаргаж ирсэн бэ? Тийм Монголд яг сургуулаа төгсчөөд бол 3 жил хагас ажилласан баха. Тийм 3 жил гараад. Тийм тэгээд яг сургуулаа төгсчөөл ер нь бол за нэг 2 жил ажиллаж үзчихэд тэгээд мастера хийдаа гэсэн бодол ер нь бол байсан.
Тийм ер нь бол тухайн үед баг жишгэнч тийм байсан баг. Ингээд ажилд оронгууд хүмүүс ингээд би нэг 2 жил ажилласан энэ компанидаа тэгээд одоо ингээд гадагшаа сурахаар явж байгаа энэ төр гэж хүмүүсийг сонсч масангууд тэр нь ингээд яг бас амар их нөлөөлсөн. Тэгээд сургуулаа төгсчөөд яг нэг оюутан байхдаа бас яг нэг ийм дата энтертэй холбоотой ганц нэг прожект дээр ажиллаж үзээд тэгээд за ер нь дата сайенс чинь бас ингээм амар их вайрал болоод байгаа юм. Тэгээ нэгвэр сурч үзье да гэж шийдээд тэгээд ер нь ийшээ аплай хийсэн. Тэгээд яг хоо Японыг зөндөө сонирхсан боловч нөгөө би тэтгэлгийг авч чадаагүй. Тэгээд яг хоо тэгээ Унгарыг болохоор яг нөгөө нэг бас нэг таньдаг хичээлээ сонсоод тэгээс манай ажил дээр бас нэг 2 3 хүмүүс нөгөө Унгарт амьдарч байсан хүмүүс энэ төр байсан болохоор яг тэднээс бас сонсоод тэгээд за эн чинь бас яг ийм улс байдсан байна, энд байдсан байна, энд амьдрах юм бол яг хоо бас Европ руу ингээд ийш тийшээ аялж маялахад яг хоо болох юм байна гэд бас яг за энд яг бүр зүүн Европонд биш яг нэг төвөөрөө байдсан байна гэдэг юм яг нэг байрлалыг хараад тэгээд за яг бас боломж юм байна да. Нэг алдаад ах юмгүй юм биш үү дээ гэж бодсон гэх юм уу? За тэгвэл мастер нь 2 жилийн хугацаанд хийсэн үү те? Би мастера 3 жилийн хугацаанд хийсэн. Манай мастерын хөтөлбөр нь бол 2 жил байдیں۔ Гэхдээ нөгөө би аплай хийхдээ нэг юмын чек хийсэн байсан нь болохоор нэг бакалавр мастер сухад дунд нь ингээд үзээгүй дунд нь үзээгүй хичээлүүдээ нэг нөхөх боломжтой тийм фаундейшн year гэдэг байхгүй юу. Тэгээ тэрнгээр сураад тэгээ 2 жил мастера хийгээд тэгээд яг би нэг final exam өгөхдөө бас унаад тэгээд дахиад нэг дахиж өхийн тулд дахиад дараагийн семестртээ өгдөг. Тэгээд яг тооцох юм бол нэг 3.5 жил мэл зарцуулсан шүү дуусгах гэж. Зөв. Тэгвэл яг Европт оюутан байхад ер нь хэр байсан бэ? Тэр одоо туршлагаас яг оюутан тэрсэн одоо мастрын оюутан те дата сайенс чиглэлээр суралцаад мэдээж бид нар чинь суралцсны одоо сурж байгаа юм чинь сурсныхан дараа мэдээж мэргэжлэрийн ажилд орохыг зорж байгаа шүү дээ. Тэгэхээр тухайн үед одоо мастертаа сурж байхдаа мэргэжлийн ажилдаа орох тал дээр одоо ямар нэгэн акшн авч эхэлсэн үү? Өөрөө ч н одоо төлөө яг юу байсан бэ тухайн үед? Тухайн үед бол яг Европ сурах нь жоохон хэцүү санагдсан. Багш нар нь ингээ айгүй чанга. Тэгэнгүүт тэгээс нэг ингээд Монголтой харьцуулахад бас ингээ эрэгтэй багш нараас айгүй ихтэй тэр бас юм сонирхолтой. Надад амар сонирхолтой. Тэгээд яг бас ингээд нэг уламжлал одоо юу гэдэм дээр үе ингээ аргууд бас амар их ашигладаг юм ингээд амар аман шалгалт авна ингээд математикийн энтри хичээл орсноо ингээ онлайн шалгалттай практикийн шалгалттай онлайн шалгалт намаар аван ч гэдэг юм уу. Тэр мэр амар хэцүү бас ихтэйд ингээ дөнгөж ирсэн хүн чинь ингээд тэр шалгалтуудаа бас нэг яаж математикийг би ямаараа ярих вэ гэд ингээ бодож матчих юм айгүй хэцүү. Яг нэг системийн зөрүүнээс болоод бас нэг сурахад жоохон хүндрэлтэй юмнууд бас зөндөө гарсан. Тэгээд сурж байхдаа яг дата сайенсаар дадлага хийчээд тэндээ ажилд орё гэж уул нь төлөвлөсөн л дөө. Гэхдээ нөгөө нэг дата сайенсаар ерөөсөө энэ дадлага хийх юм олж чадаагүй. Тэгээд нөгөө нэг дадлага хийх гээд Ericsson-д орохдоо нөгөө нэг яг софтвер инженерээр дадлага хийгээд нөгөө нэг хөтөлбөрөө ингээд фил хийжэл болох юм байна гэж одоо дадлага хийсэн чинь яг нөгөө нэг дата сайенстэй холбоотой таск байхгүй байна гэдэг. Тэгэнгүүт би дахиад нөгөө нэг сургууль дээрээ data science lab 1 2 гэдэг 2 хичээл авч яадаг байхгүй юу? Internship-ээр оролцдог гэх юм уу? Тэгээд тэрийг сургууль дээр хийгээд сургуулийн прожектууд дээр л ер нь ажилласан. Тэгэхээр яг нөгөө нэг компани дээр туршлага байхгүй. Тэгээд за data science-аараа тэгээ ажил хайндаа гэд. Тэгээд ямар ч хэсэн найдуудаараа ингээд рефер хийлгээл data science-аар ажилд ороход нэлээ үзсэн. Гэхдээ ерөөсөө орч чадаагүй. Тэгээ угаас яг миний бэкграунд ч угаас софтвер инженер гэж бичсэн байгаад байгаа болохоор бас яг нөгөө нэг юу яадгүй юм шиг юм. Яг тэгээ авч тэнцэж орж болж чадаагүй. Тэгвэл тэгээд угаасаа яг яа. Тэгээд угаасаа яг нөгөө нэг дадлага софтвер инженерээр дадлага хийжсэн. Тэгээ өмнө туршлагатай байсан болохоор бас угаасаа яг Ericsson-аас шууд офер авсан. Тэгэнгүүтээ за угаасаа софтвер инженерээрээ л ажиллая дөө гэж бодоод.
За тэгвэл Европт яг одоо технологийн тех жоб болоход хамгийн хэцүү хэсэг нь яг юу байсан бэ? За тэгээд софтвер инженерийнхаа ажлыг олдол ер нь хэр хугацаа зарцуулсан бэ? За би бол яг ажилд орох гэхээс яг нөө интерншипээ олж нэ студент статусаар ажилд орохгүй биш ямар ч байсан хамгийн идэвхтэй хайсан гэх юм бол 1 сараас нэг 5 сар 6 сар хүртэл нэг 6 сарын турш идэвхтэй ингээ аплай хийгээ заримдаа ярилцлаганд дуудаг юм. Тэгэл чи ингээд бас ингээд шаттай эхлээл CV-нүүд нь тэнцэхгүй тэгэл явж байгаа CV-н тэнцдэг болоод ярилцлаганд ордог болоод ингээд яаж нэг миний хувьд бол нэг 6 сар 7 сар орчим зарцуулсан шүү. Тэгээд яг нэг одоо нэг Австралид гэсэндээ бас ярилцлага нь бол нэг амар тухайн үед бол хэцүү санагдаагүй. Тэгээд яг зарим нь бол хэцүү гэхдээ зарим нь гайгүй тэгэл байсан да. Тий одоо Австралид гэсэндээ ер нь дунджаар нэг 9 сар ер нь бол хүмүүс зарцуулж байна. Яг актив ажил хайж эхлээд тэгэхээр ер нь бол бас Европ гэсэн ер нь нэг тиймэрхүү ахна штеп 7 6 7 сар гэдэг бол бас яг 6 тэр оронд ч ер нь өөрийгөө тийм ойлгоол тий CV-гээ өөрчлөөл янзлал тактикаа өөр болгоол тий ярьцлагандаа илүү сайн ордог болоо CV-н тэнцдэг болоо тэгэл хүмүүстэй ингээл танилцвал эн чинь нэг яг яалтчгүй ингээ юм шарчаад дараалал ин прогресс явж байгаа байхгүй тий процесс явагдаж байгаа гэдгийг тий харин тийм юм бэлээ. Тэгээд тэрийг яг өөрөө ингээд мэдэрч ээжж ил ер нь ойлгодог гэх юм уу? Тэгвэл одоо бас бусад монголчуудаа тий та ингээд дөнгөж ажил хайгаад 2 3 сар болоод тий тэгээд ингээд шантарчвал арай эртвэ шүү тий ер нь хамгийн магадаа л яг нэг дунджаар 9 сар марал ер нь гүрэхстэй ах нэ шүү. Тэгэхээр яг анханасаа сэтгэл зүг уул ингээд зүг бэлтжүүл хүн ингээд шантрахгүй явдаг байхгүй. Тэгэхээр хамгийн гол одоо бас бидний гаргаад байгаа алтаа 2 3 сар ингээд аплайдаал за босонгүй 100 удаа аплайдлаа босонгүй гэл ингээд унчих гээд байгаа шүү дээ. Тэгэхээр бидний одоо Монгол Immigrant Australia дээр ажиллаж байгаа бидний бас нэг зорилго бол одоо яг энэ салбартаа тий орж ажиллахыг хүсэж байгаа монголчуудаа за гадаад байгаа Монголд байгаа оюутнуудаа салбарын мэргэжлэнүүдтэй ингээд юм урам зориг өгөх за тэгээ өөрсдийнх мэдж байгаа мэдсэн чадсан зүйлсээ хуваалцах тэгээ тэр хүмүүст ингээд цаашаа keep going хийх тийм урам зориг өгөх байгаа. За тэгвэл дараагийн асуулт маань тэгвэл таны бодлоор Монгол софтвер инженерийг одоо девелопер талдаа тий хүмүүс маань энэ мэргэжлийн хүмүүс маань Европын зах зээл дээр юугаараа давуу талтай байж чаддаг вэ? Жохон бодохоор л асуулт байна. Тэг яг уу миний бодлоор бол яг уу монголчууд жохон хурдтай байж магадгүй. Тэг бас ингээд амар шаргуу гэх юм уу монголчууд ингээд яг ингээд юм руу ингээд нэг ингээ орох юм бол ингээд яг дайрдаг тэрийг ингээд шийдэх гээд ингээд хичээдэг нэлээд тийм хичээнгүй гэж би хэлэх баха. Монголчууд бол яг нэлээд тэгээс ингээ амар хурдтай юмны учрыг ингээ айгүй ингээд гял ингээд олдог гэх юм уу. Тийм. За тэгвэл Эриксонд ажиллах ямар байсан бэ? Одоо Эриксонд ажиллаж байгаа ажлын туршлагаас хүмүүс хуваалцвал тэ том компанид орж ажиллах хүмүүс орж ажиллахыг одоо хүсэж байгаа хүмүүст инсайт өгвөл. Ер нь л ажиллахад айгүй тухтай. Яг уу гэхдээ яг би нөгөө өнгөр хэл мэдэхгүй болохоор яг нөгөө өнгөр хүмүүстэй яг нөгөө нэг ингээд дотор нь ингээ орж харьцаж чаддгүй гэх юм уу? Яг ингээд Монголд ажиллахаар ингээд хамт олонны уур амьсгал гэдэг юм гоё юм байдаг шүү дээ. Яг ингээд тэрийг бол ингээд яг амар сайн мэдэрч чадахгүй. Гэхдээ яг хөө ер нь бол ингээд амар тухтай ингээд flexible байгаа. Тэгэл чи юмаа сайн хийгээл явж байвал ер нь бол болдог тэр нь нэлээ тухтай гоё. Тэгээ бас нөгөө нэг сурах ингээд хөгжих өөрийгөө ингээд хөгжүүлэх тийм боломжуудыг бас нэлээ өгдөг. Тийм. Тэгээд яг хөө тэр нөгөө Монгол хүмүүстэй харьцахгүй ч гэдэг юм нөө хамт олонны уур амьсгал энэ төр ахгүй гэдэг байгаа. Тэр нөгөө хэрэгтэй бас хүн лимчин байгаа. Гэхдээ тэрийг бол нөгөө манай дээр ч юм баг 10 Монгол инженер байдаг шүү. Тэгээд тэд нартайгаа ингээд хаяа ингээд цааны цаг магаараа юм яриад ингээд тэгээд бас хэрэгцээг нөхдөгөө.
Тий. Зөв зөв. 7 хоног хэдэн удаа офис руу явдаг вэ? Гэрээсээ ажилдаг уу? Тэр тал дээр flexibility хэр байдаг вэ? Яг хав 7 хоногт өмнө нь 1 удаа явдаг байсан. Тэгээд сая сүүлд 7 хоногт 3 явдаг болсон. Яг хав миний хувьд бол манай ажил гэр нэлийн ойрхон болохоор тэгээд боломжтой үедээ аль болох яваал. Тэгэл яг хав очихоор ажил дээр очихоор яг нөгөө багийнхантайгаа ингээд communicate хийх ингээд юм асуух хэрэгтэй болох юм бол тэгэл ойрхон байж байгаад асуучвал ер нь амар байдаг. Онлайнаар залгаж асууснаас хамаагүй амар. Тийм яг зөв. За тэгвэл corporate environment junior engineering-ээр орж ажиллахад нөгөө өсөлтийн хурдны хувьд хэр хурдтай байсан бэ? Тэрэнд бас яг юу нөлөөлдөг гэж бодож байна вэ? Яг өсөлтийн хувьд энэ гэх юм бол яг нэг ямар багт орж ажиллаж байгаа, ямар менежертэй байгаа гэдг нь бас нэлээд нөлөөлнө. Тэгээд эхний нэг жил гарамарны хувьд гэх юм бол би нэг багт ажиллаж байсан. Гэхдээ тэндээ бол яг юмудаа сурсан. Гэхдээ бол ингээм амар хурдтай ингээ өсөж чадаагүй. Тэг ингээд тэрийг ингээ илэрхийлсэн ч ингээ менежер ингээ бас ингээ амар сайн ойлгохгүй байгаад байсан. Тэгэл жоохон ингээл ядраал ажилласаа жоохон ингээл тэгэл за гардаг ч юм уу гэж байжсэн. Зарим манай найз за чи ядаж дотроо ихлээд ажлаа солиод үзчих гээд. Тэгээ дотроо багаа солиод үзсэн чинь харин яг тухайн үеийн менежер маань ч гэсэндээ ингээд нэлээд гайгүй сайн ойлгодог хүн байж таараад тэгээд за ингээд ер нь бол чамайг тэгж харж байна. Тим юмнуудаа сайжруулмаар байна ч гэдэг юм ингээд фидбек ингээ амар сайн өгсөн. Тэгээ ер нь бол ингээ фидбектэй байх. Тэгээд яг баг дотроо ч юм уу нэг сайн ментортай ингээд нэг ойлгох юм асуучдаг хүнтэй байх. Тэгээд тэнгуү тэр хүнээсээ сурах боломжтой болно. Тэгээд тэд нар ингээ айгүй сайн нөлөөл. Тэгээ яг бас нөгөө нэг юу бол өөр нэг боломж нь нөгөө shadowing хийх гэх юм уу нөгөө нэг хүнийг ингээд дагалдаад хийж байгаа юмыг хараад явах боломж бас өгдөг. Тэгээ би яг тэрийг бол яг одоохондоо хийж үзээгүй. Гэхдээ бас яг тэр бол бас нэлийн том боломж хаа. Ялангуяа менежер болмоор байгаа хүмүүс энэ ч юм уу яг менежергаа ингээд фоллоу хийгээд явчихдаг гэх юм уу. Тэр бол бас нэлийн сайн нөлөөлнө. Яг л одоо hands-on experience-ийг тиймэрхүү зүйлч угаасаа одоо бид нар курс одоо сургалтаас сурах боломжгүй яг ингээ бодит байдал дээр яг бодит ингээ кейс өдөртний гарч ирж байгаа асуудлуудыг яаж шийдэж гин те гэдгээс ингээ хараа явж байгаа учраас тэр бол яалтчгүй маш том даваа талаа. За тэгвэл Ericsson-аас гарах шийдвэр гаргах амархан байсан уу? За энэ шийдвэрийн цаана яг юу байсан бэ? Ericsson-аас гарах надад айгүй хэцүү байсан. Уус аль үжээний 2-3 жил өнгөрүүлсэн. Тэгээд ингээд тасцсан. Тэгээд ажилдаач тасцсан, багийнхан дааж тасцсан. Тэгээд тэнцээ бас ингээд нэг хөөрхөн хэдэн Монгол найзуудтай. Тэгээд ер нь ингээд айгүй тухтай болсон байсан болохоор яг ажлаас гарах шийдвэр гаргах бол нэлээд хэцүү байсан. За ажлаас гараад юу хийсэн бэ гэвэл би одоо нөгөө нэг саяхнаас engineering doctor гэдэг програмд сурч эхэлж байгаа. Тэгээд ер нь бол цаашаа сурыг гэж шийдээд тэгээд ажлаасаа гарсан байгаа. За юуг нь LinkedIn-ийг нэг харж байгаа тэр model driven development гээд энэ сэдвээр ихтгэл тавьсан байсан. За энэ туршлагаасаа хуваалцвал за тэгээд public speaking хийх нь ер нь engineering тэгээ энэ одоо инженерийг болон технологийн салбарт ажиллаж байгаа хүнд яг ер нь яг яагаад чухал вэ? Ер нь бол яг инженер хүмүүс ингээд яг ингээд удаан ингээд ажиллаад тавал ингээд жоохон ингээд тэрүүхэн тэрэндээ яриад ингээд нэг нэлээд дотгошоогоо болчдөг юм шиг санагдсан юм уу? Би бас яг өөрөө ингээд нэг хэсэг ажилласан чи ер нь ингээд хүнтэй communicate хийх skill ингээд нэлээд ингээд бага байсан. Тэгээд яг хөө миний бодлоор бол өөрийгөө илэрхийлэх ингээд байнга ингээд илэрхийлж авах хэрэгтэй. Ингээд өөрийгөө илэрхийлээд юу хүсэж байгаагаа ч нэг менежертэй ч гэдэг юм уу хинт ч гэдэг ер нь ингээд амар сайн хэлж авах хэрэгтэй. Тэгээ бас ингээд шийдсэн асуудлуудаа бас ингээд бусдаа ярьж авах юм бол тэр чинь бас нөгөө нэг дараагийн яг ижилхэн асуудалтай асууж чадахгүй байгаа хүмүүс ч юм уу бас ингээд нөлөөлнө. Тэгэхээр ингээд аль болох ингээд илэрхийлээд ингээд би юм хийсэн ингэж чадсан шүү гэд ингээд бас ярьж хуваалцж авах ёстой гэж би боддог.
Тэгээд public speaking-ийн хувьд яг хөө тэр юуны яриан ивентийн speech хийхийн хувьд гэх юм бол нэг сар марын өмнө ч юм уу нөгөө зохион байгуулагчны холбогдоод тэгээд Монголд байгаа юу гэд асуугаад тэгээд би Монголд байхгүй гэсэн чи за тэгвэл онлайнаар хийя гэд. Тэгээд сэдвээ сонгохын хувьд бол яг хуу тэр нөгөө нэг яг тухайн үед яг миний нөгөө хийж ажилтай холбоотой сэдвэлтэй. Гэхдээ яг нөгөө нэг ажлынхаа хэсгээс харуулах гэсэн чинь тэр нөгөөсөө нөгөө нэг компани policy center гэдэг боломжгүй гэ манай менежер хэлсэн. Тэгээд яг энэ тэгээд яг энэ сэдвэр бол яриул болно гэд. Тэгээд сэдвээ яг тогтоод тэгээд яг манайх ингээд бүх юмыг тэгэж модel driven хийдгүү ч гэсэндээ ингээд яг тодорхой үндсэн юмнуудаар тэгээд хийгээд явдаг нь ингээд миний ажлыг ингээд маш их хөнгөвчлсөн. Тэгэхээр яг компани хувьд бол яг тодорхой хэмжээний тийм software-ийн documentation энэ төр ингээд хөтлөөд явж явах хэрэгтэй гэдэг үндсгийг харуулъя гэж бодож ер нь л тэр сэдвийг сонгож ирсэн. За тэгвэл дараагийн сэдв маань болохоор эмэгтэй тех салбарт ажиллаж байгаа мэргэжлүүдтэй илүү урам зориг өгөх зорилгоор Top Women Tech Summit-д оролцсон туршлагаасаа хуваалцвал diversity battle дээр ерөнхийдөө хэр мэдрэгддэг вэ? Яг хөө тэгэл нэлээд ихэнд хоёулынх нь ярьсан шиг тэгэл аль болох ингээд дийлэн хүмүүс нь ингээд эрэгтэй хүмүүс ингээд байдаг. Тэгэл өөрийгөө ингээд тэд нартай харьцуулах ч гэдэм үү ингээд ямар нэгэн байдлаар харьцуулалт үүснэ. Тэгээд өөрийгөө ингээд дутуу юм шиг мэдрэн дутуу үнэлэн ч гэдэг юм тиймэрхүү юмнууд байдаг. Гэхдээ яг хөө яаж өөрийгөө visible болгодог вэ? Яг хөө тэгэл нөгөө нэг одоо ер нь бол ингээд миний ингээд авдаг яг тэр тал дээр авдаг зөвлөгөөнүүд гэх юм бол ингээд өөрийгөө сайн илэрхийл, сайн яар, ингээд speak up хий гэл ингээд тэр юмнууд ер нь айгүй их нөлөөлдөг баха гэж би бодож байна. Яг бүр айгүй сайн хэлж бол мэдгүй. Гэхдээ ер нь бол нэг амар өөрийгөө нөгөө голоод авахгүйгээр тэгэл ингээд бодож байгаа юмнууд амар сайн яриад өөрийгөө илэрхийлээл. Угаасаа л ялгааг бол хүлтэй гартай хүмүүс юм чинь нэг амар би эрэгтэй, нэмэгтэй, нэрхтэй юм чи надаас илүү гэж бодохгүйгээр ингээд би ингэж бодож байна. Энэ миний зөв шүү гэд ингээд аюу сайн хэлж авах. Тий хамгийн сүүлд миний авсан нэг зөвлөгөө ч юм уу зүгээр би нэг нөгөө нэг интервьюд бас нэг менежертэйгээ ороод тэгээд чинь манай тэр менежер болохоор ингээд чи жоохон би ихтэй ингээд аюу их тийм нөгөө зөвлөгөө авдیں۔ Тэгэхгүй амар сул ярьдаг гэд ингээд угаасаа ингээд монголоор ярьж байгаад англиар ярихаар ингээд ярианы тоон ингээд буураад тэгээ ингээд бас ингээд нилээ сул болчихдаг юм шиг байна л дээ. Тэнгүүд ингээд тийм болохоор ингээд хэрчэн бас ингээд нөгөө эрэгтэй хүмүүс гэдэг юм ингээд бос хүмүүс ингээд сонсоход ингээд жоохон хэцүү. Тэгээ ингээд нэг амар ингээд үгийг ингээд за чи яаж ингээд цаг болгоно тэгэж нөгөө нэг кэрлээд асуугаад байж чадахгүй болохоор тэгээд айл болох өөрөө л ингээд чанга дуурч авах хэрэгтэй. Тэгээд хийж байгаа юм аа бодож байгаа юм аа нэг угаасаа санаа зовхгүйгээр хэлж явах хэрэгтэй. Яагаад гэвэл чиний бодож байгаа бодол чинь тэр компанид ямар нэгэн байдлаар үн цэнтэй юмнууд авчирж байгаа. Чиний хийж байгаа үйлдэл болгон ч үн цэнтэй байгаа. Учраас тэгээд аль болох ингээл хийж байгаа юмнуудаа бодож байгаа юмнуудаа зөв гэж бодсон өөртөө байгаа юмдаа бүгдийг л аль болох гаргаж явах хэрэгтэй. Тэгээд тэр чинь буруу дөрүү гэж нэг байхгүй. Тэгээд аль болох сайн ярьж өөрийгөө илэрхийлэх хэрэгтэй байх та. Яг зөв тэрнтэй санаа нийлж байна. Бид нар ч нэг монголоор ярихаар ингээд дотроо ингээд аюу дотгошоогоо яриад байгаа бидний энэ хоолойны нийлийн тэр артлаараа ингэж ярьж байгаа шүү дээ. Тэгвэл яг энэ нөгөө нэг ашиглаж байгаа энэ бучингаараа англиар ярих юм бол ингээд аман дотроо бувтнаад ер нь бол тэдэрт ингээд аюусан сонсогдохгүй. Тэгэхээр миний хувьд бол яг ямар техник ашигладаг гэхээр яг англиар ярихдаа бол арай өөр ингээд гадагшаага ингээд нөө хайрцгаа амаа ингээд амийнхаа хайрцгийг арай ингэж гаргаж тэгээд гадагшаага гаргаж ярина. Тэгэхгүй одоо яг энэ хоолоогоор англиар ярих юм бол ингээд хүмүүс ингээд яасан гэд ингээд тэгээд тэрс ма одоо паблик сэнтэй олон үнтэй ярьж байгаа хүмүүсэнд ихтгэл тавьж байгаа одоо эсвэл зүгээр нэг хурлын дараа те за өөрийнхөө одоо бодол санааг ингээд summary болгоод хэлэхдээ 50 хэлхээсээ гадна айгу тоод ингээ гадагшаага хэлэх нэг зөв юм шиг санагдав. Тийм тэр нэгээд хурдан удаан ярьж марихтай шал болох л ингээд тод сайн хэлж явах хэрэгтэй л. Яг зөв. Тийм. Тэгэл яг ер нь бол ингээд айгүй их нөгөө фидбек аваад тэгээд тэрийгээ ингээд засаад явах юм бол ер нь тэгэл болдог доо. Тэгээд яг фидбек авахдаа хинээс авах уу гэдгээс маш болгоомжтой сайн сонгохгүй л
хүн болгоны фидбек чинь бас яг valid гэсэн үг бас биш л дээ. Тий. Яг буух үед буухгүй юм тий. Ингээд яг ингээд хэрэгтэй юм аваад тэгэл ингээд зарим нэг бас ингээд let it go болох юм бол болгооч тий. Заримд яа тэгэхээр зарим их бол тухайн ч бас ингээд чамааг чиний өнтгөөс харж чадахгүй байх магадлал байдаг тий. Тийм учраас бас яг тэрийг бас бодолцож үзэх ёстой яг зөв наач. Тий яг. За тэгвэл технологийн салбарт эмгтэй хийсэн илүүтэй бид нэр ер нь мэдээж ингээд гадны орнд нэрд очиод тийм үү өөр ингээд соёл нийгэмд орж байгаа гэдэг чинь бид тугсаа айц сүгжээр тийм нэгдүгээр хоёрдоос бид хоёр дахь хэлээр өөр хэлээр ярих шаардлага гарч байгаа. Тэр чинь бас ингээд өөр амар интимидейting маш ингээд зориг шаардсан алхам тийм. За тэгээд гуравдугаарт давхар хэрвээ чи өөр салбар руу орж ивэл юм уу career pivot гэдэг өөр салбар руу орж бүх юм одоо шинээр эхлэх юм эсвэл junior-оор орж ивэл бас мэдээж ингээл чи хамгийн доороос нь эхэлж байгаа учраас нэлээд айцтай байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бүх зүйл маань ингээд биднэрт ямар мэдрэмж өгдөг вэ гэх нэг imposter syndrome гэдэг тийм мэдрэмж өгнөл бас ингээд өөх одоо магадлал маш өндөр байдаг. Тэгэхээр яг энэ мэдрэмжийг одоо мэдэрч байсан үе бие тэг хэрхэн яаж энтэй тэмцэж тухайн одоо нөхцөл байдлаас гарч ирсэн бэ? Яг одоо яг энэ бүр синдромынхон төвшөнд очлоо бүр ингэ нилээн гэж мэдэрсэн гэвэл айгу цөөхөн л уууд байгаа. Тэгвэл би ихтэй яг миний яг мастер сурах жилүүд надад бүр айгу хэцүү байсан. Яг ингээд тэгвэл ингээд бид нар чинь англи хэл сурахтаа ингээд дандаа ингээд одоо англи Америк ингээд тийм юмнууд сонсоод ингээд сурчдаг. Тэгвэл ингээд өөр англиар ярьдгүй улсад ирэхээр тэр хүмүүсийн англи хэл чинь бас өөр. Тэгвэл ингээд аялахтаа холтой тий юмасаа ойлгохгүй тэгээд ингээд ойлгох тэрийг ингээд тэр ингээд аялахт нь ингээд асах гад тэгээд нөгөө нэг бусад ингээд гадаадаас ирсэн хүүхдүүд юм уу эсвэл ингээд хамт ингээд тухайн улсын хүүхдүүд юм ингээд өөрсдөө ингээд амар сайн байгаад байдаг. Тэгэнгүүт ингээд яг ингээд харьцуулаад яа би ч чадахгүй байна да гэж яг мастер зурж хатаал зөндөө бодсон доо. Яг ажил дээр гараад л яг нөгөө нэг тодорхой хэмжээний туршлагатай байсан болохоор ерөөсөө нэг айж майх нь бага байсан. Тэг яг энэ тал дээр бол яг нэг data science-аар ажиллаагүй шалтгаан бас яг энэ найз бас нөлөөлсөн баха гэж би яг сая бодлоо. Тэгээд бас яг нөгөө data science-аараа бүр research идэвхтэй ажиллагаагүй шалтгаан би яг data science-аар ажиллах юм бол яг буцаад яг ингээд junior-оос эхлээд ингээд дахиад карьераа ингээд build хийх хэрэгтэй болох гэдсэн болохоор за ер нь яг байгаа суураа ингээд жоохон хөгжүүлээд явъя. Data science бол угаасаа яг software engineer байсан. Гэхдээ надаа ингээ хэрэгтэй би ингээд ашиглаад яваад иж болох юм чинь гэж бодоод бас яг яасан юм шиг байна. Яг одоо эргээд бодсон ч. Яг үнэ нэр яг оюутан багт хамгийн их нөгөө тийм яг тэр мэдрэмжтэй нүүр тулдаг. Яг тэр нөгөө гадны оюутнууд эдгэр чи өөрсдийнхөө орон тэ ээж аавынхаа хажууд өөрсдөө хэлээр ярьж байгаа хүмүүс чи амар өөртөө ихтэлтэй тэ тэрийг нөгөө илтгэх чадвар ярих чадвар энэ тэр ингээл гараад ирэхээр ингээл амар шууд ингээл ундаг тэ тэр өөртөө итгэл бол ингээд шалаар нэг болдог. Гэхдээ тэгээд босч ирээл ингээл тэр чинь дахин ингээл яваа. Тэгэл ганц нэг юм дээр одоо юу хин зарим нэг одоо математик ч юм уу те бидний бас ингээд сайн юмнуудаас байдаг шүү дээ. Яг өөр ингээд ярих чадвар, илтгэх чадвартай мууч гэсэндээ өөр бас тэр чинь өөр хард скиллтэй сайн маш тийм. Тэрэн дээрээ өөрийгөө ингээд урамшуулалт те болж чадж байгаа. Энэ дээр ингээд илүү аа. Тэ дээрээс нь яаж эднэртэй илүү ойрхон болох уу? Яаж л одоо юу хин эднэр илтгэх чадвар нь те эй төвшөнд байхад би бол ядаж хэрвээ би дий байх юм бол яаж зирүү явах юм бэ? Ингээд багаар өдрөөр тэгэл нөгөө амар олон удаа ингэж өөрийгөө тэр ичмээр байдалд оруулж ингэж улааруулж ягааруулах тусмал тэр чин давтамж чи их эсэг тусмаас өвлдөө тэгээ ер нь бол тэр мэдрэмж арай ингэж багасаад мартагдаад ирд юм болов уу гэж бодсон. Тий яг урд тормоогоор хой тормоогоо нөхөөл чаддаг юмар гэж нөхөөл тий. Хоёлаа сая мастрынхаа сонголт бас ярьлаа штэ. Master of Data Science ярьлаа. За тэгэхээр Data Science AI болон Data Science руу орохыг одоо хүсэж байгаа developer те software developer мэргэжлэр ажиллаж байгаа эсвэл сурж байгаа хүмүүс байх юм бол тэр хүмүүс зориулж одоо хэлэхэд эхний 3 алхам яг юу байх вэ? Ер нь бол тийм road map ингүүл зүгээр юм болоо гэж бодсон, тэгвэл зүгээр болов гэж бодсон зөвлөмжөөсөө
зөвлөгөөнөөсөө хуваалцвал. За хэрвээ яг developer энтер хийж байгаа data science руу ормоор хайвал яг миний бодсон бодол би яг нэг data science ирчээд яг миний яг нэг төсөөлж яснаас бас жоохон өөр ингээд яг үзэж байгаа хичээлүүдээ хараад хаа жоохон өөрөөсөө тэгээ яг би яг тэр үед яг юу гэж бодож байсан гэхээр би нэг онлайн ингээд курс ингээд бүтэн фоллоу хийгээд үзсэн бол би яг нэг яг айдиатай болчих байсан юм байна гэж би яг дотроо өөрөө бодчихсон. Би бол яг тэрийг л хэлсэн дээ. Bootcamp тий одоо нэг hands-on experience bootcamp. Тий ингээд bootcamp ингээд тэрийг ингээд заавал data science болох гэж scientist болох гэж биш зүгээр ингээд үндсэн ойлголтыг авах гэж ингээд яг нэг team юм follow хийгээд явчих юм бол ер нь бол хамгийн зөвдөө тэгэнгүүт л ингээд за би энэгээр ингээд сурмаар байна уугүй юу гэдгийг ер нь л мэдчихнэ. Тийм болохоор хамгийн ихний алхам бол энэ байна. Тэгээд яг уу тийм заавал нэг хүмүүс ингээд data scientist болохоо тэгэхээр чинь Python ч юм уу R ер нь бол ингээд амар хэрэгэлдэг энтер гэж айгу тэгдэж шүү дээ. Тэгэл тэрнээс илүү яг нэг чи ингээд онлайн юм айгу их явж байгаа болохоор яг тийм нэг онлайн хичээл follow хийгээд эхнээс нь дуустал нь яваад тэгэл яг үнэхээр би чадах нь уу чадахгүй нь уу үнэхээр би сонирхох нь уу миний ингээд дотроос ингээд юм сонирхоод ингээд дэвэл яг байна уугүй юу гэдгээл яг юу анда хэрэгтэй дээ. Тэгээд хамгийн ихний алхам бол энэ. Хоёрт нь бол яг нэг тухайн мэрэгчлэр ажилладаг хүмүүстэй бас ингээд ойртоод ингээд юу яах асуух ингээд яг өдөр тутамдаа юу хийж гэн ер нь танай ажил чи юу хийдгүү чиний мэрэгжил чи юу вэ гэх ингээд бас жоохон асуугаад ингээд яг би одоо data scientist яг ингээд мэрэгжлийн хүнээс ингээд асуугаад гэхдээ ингээд яг бас авах юм аваад өөрөө бас шүүлтүүртэй хандах хэрэгтэй тий. Тэ ер нь тийм эхний хоёр алхам бол тэр тэгэл тэрний дараа гурав дахь нь бол яг өөрөө шийдэндээ яг би үнэхээр сонирхож байна уу сонирхгүй байна уу гэл. Тэгэл миний дотроос ингээд яг нэг юм хүсэж гин үү хүсэхгүй байна уу гэдгийг яг мэдэндээ. Тийм шүү дээ. Одоо тэгээд тийм олон цаг зарцуулах юм чи угаасаа ингээл ер нь бол яг хав технологи талдаа одоо ажиллаж байгаа хүмүүс бас олон цаг суух магадлал өндөр байгаа шүү дээ. Нэг юм дээр ингээд төлрөө суухаараа тийм одоо ирч хүчтэй энерги effort зарцуулах юм чинь тэрэнд ямар нэгэн байдлаар бас сонирхолтой байхгүй бол бас ер нь бол урт хугацаанд бол бас айгүй хэцүү шүү дээ тий. Яг тэгээд сураад юу яа гээл сурахгүй яг тэрнгээр ажиллаж ирэхдээ өдрий чи ингээд 8 цаг тэнд явна. Тэгэнгүүт ингээд яг 8 цагаа ингээд дуртай юмдаа зориулах уу, дургүй юмдаа ингээд өөрийгөө ингээд завааж өөртөөгөө ингээд би яах гэж энийг хийвэ гэж тэмцэх үү гэдэг чинь бас яг хүний өөрийн сонголт учраас бас тэрийгэ маш болгоомжтой хийх хэрэгтэй, яарахгүй байх хэрэгтэй тий. Яг зөв санаа нийлж. Тий. За тэгвэл дараагийн асуулт маань ярьслаханд technical skill тэг харьцуулахад одоо communication skill дээ. За аль нь илүү их нөлөөлдөг гэж бодож байна? Яг нэг 70-30-60 юм уу. Гэтэ communication нь ер нь бол давмгаална. Яагаад гэвэл technical юм байсан ч гэсэндээ тэрийг нэг ойлгохын тулд ингээд бас ингээд асуугаад нөгөө хүнээсээ ингээд юу яах нөгөө хүнээс нэлээсээ асуух хэрэгтэй л доо. Тэгэхээр яг communication skill ер нь бол хамгийн чухал skill. Тэгээд яг өдөр тутамдаа ч гэсэндээ яг энийгээ яаж сайжруулах уу гэдгийг бас өөрөө жоохон бодоол явж явах хэрэгтэй л гэж би бодлоо. За өнгөрт хамгийн анхных нэг ажлыг одоо хайж явахтай тэгээ CV LinkedIn cover letter за тэгээ дээрэс нь эдгээр документыг бэлтгэхээс гадна өөрийгөө одоо ярьцлаганд бэлтгэх гэх тээ эдгээр зөвлүүд дээр ер нь бол одоо мэддэг чаддаг хүмүүсээс нь асууж тусламж зөвлөгөө авч ирсэн үү эсвэл өөрөө ер нь бол бүх юм дээрээ яаснаа одоо ер нь сургуулаа төгсөөд ажил одоо хайж эхэлж байгаа оюутнуудад зориулж тээ хэрвээ энэлийн бол арай хурдан юм л шүү гэдэг зөвлөмж байвал тий яг
Яг би болохоор ажиллаа нөгөө нэг яг өмнө ингээл зөндөө ингээ apply гэж rejectlүүлээл тэгэл хүмүүсээр ингээ refer хийлгсэн ч гэсэндээ би ерөөс тэмцэхгүй байсан. Гэхдээ яг надад яг нөгөө нэг ерөнхий процессыг ингээ тайлбарлаад өгөх хүн байсан гэх юм уу? Манай сургуулийг хамт өсчихсэн манай ихч байгаа. Тэгээд надад зөндөө тусалсан баярлалаа. Тэгээд ментор ч юм биш тий. Тийм тэгээд яг зөндөө ингээд ажлын ярилцлаганд нэг иймэрхүү юм асуудгийг шүү ингээл тэ яг нэг иймэрхүү процесстэй байдгийг шүү гэд нэлээд хэлж өгсөн. Тэгээд тэрнээс гадна би яг ажиллаа бол гэхдээ тэр хүн ч юм бол яг нөгөө софтвер инженерээр ажилладаг хүн биш болохоор миний экспириенс туршлах юм бол ингээ арай жоохон өөр болоо явчихна. Тэгэнгүүт яг ажил хайгаад ингээд явж байгаад тэгээд ер нь бол нэлээд хэцүү байгаад байсан чинь миний хувьд болохоор нөгөө нэг career day гэд байдаг шүү дээ. Нөгөө нэг гэж баахан компаниуд ирж мэрсэн. Тэн дээр бас нөгөө нэг хүмүүсээс нь ер нь танад орвол яах вэ гэж ингээл зөвлөгөө аваад хүмүүстэй ингээл ярьж үзээл за нэг иймэрхүү хандлагатай иймэрхүү юм асуудаг юм байх шүү гэд ингээл багцаа аваад тэндээс яг нөгөө нэг тэнцээ анкетаа бүгэлж үлдээгээд тэгээд тэндээс хариу аваад тэгээд ер нь ажилдаа орчихсон. Яг зөв. Би ингээд өмнө нь яг өөрөө apply хийгээд ингээд нөгөө нэг Ericsson ингээд тест өгсөн. Тэгээд миний тэр тестийн хариуг гэхдээ би тэр үедээ тэнцээгүй ч гэсэн миний тэр нөгөө тестийн хариуг дахиад хэрэгжилж болно чи дахиад шалгалтаа хүү тэрийгэ ашиглах уу гэхээр нь би зүгээр тэрийгэ ашиглаад үзсэн. Тэгээд би яг тэр үед бол нөгөө нэг тэрийг ашигласан чинь тэнцсэн байхгүй. Тэгмүүд яг би ингээ бодонгууд тухайн үед бол миний одоо communication skill ингээд би интервью дээр л юу нэг өөрийгөө илэрхийлсэн юм байна даа гэж бодсон дараа нь. Тэгэхээр яг технологиос илүү бол тэр л хамгийн чухал. Яг ер нь бол ер нь хүнд нэг хүн байх хэрэгтэй дээ. Ер нь бол ингээд ойр зур юмаа ингээ асуучих гэдэг юм уу ингээд яг хэлээд өг. Тэгээ тийм байх юм бол ер нь бол нилээ товчлно юм уу? Тий. Миний яг ажил хайсан процесс 6-7 сар байгаа ч гэсэндээ тэр хөнгүүгээр ер нь бол хүмүүсээс би асуугаагүй байсан бол тэр хэдэн сар ч явах байсан юм. За бас мэдэхгүй шүү дээ. Ер нь За сүүлийн үед одоо AI ер нь л гарч ирээд бүх юмыг одоо disrupt хийж штэ тэ бүх зүйлийг өөрчилж байна. За тэгэхээр 5 жилийн дараа технологийн зах зээлд яг ямар уур чадвар хамгийн үнцэнтэй байх одоо байна гэж өөрөө бодож байна. Тийм яг хүн болгон AI гэж яриад хүн болгон generative AI гэж яриад ер нь л жоохон ядарч ийн гэх юм яг тэр сэдвээс яг үндэ. Гэхдээ яг олон жилийн дараа гэх юм бол ер нь prompt engineering бас нэлээд юу яах вэ? Team skill яг нэлээд хэрэгтэй байх гэж би яг бодож байна. Тий, одоо ингээл юм нэлээд хөгжсөн. Сүүлийн үед бас манай энэ хаваар яригдж байгаа сэдв бол нөгөө нэг одоо AI work environment гэх юм уу та. Тэр нь ингээл яг одоо кода яг нөгөө нэг user story байлаа гэхэд тэн дээр нь үндэслэл тест кодыг бичдэг ч юм уу тиймэрхүү юмыг интегрейт хийх мэх гэх юмнууд бас яригадаад байгаа. Тэгэхээр ер нь л яг prompt engineering ер нь л тэднийг ингээд хэрэглэж сурах нь өөрөө нэлээд том скил болно шүү л гэж би бодож гэж бас өөртөө хэлмээр байна. Надад хэрэглээрээ. За зөв гэрэлмагийн ойрын хугацааны одоо төлөвлөгөө яг юу байгаа вэ? Карьерийн хувьд? Карьерийн одоохондоо яг сайн мэдэхгүй л байна. Гэхдээ яг миний бодож байгаа юм би нэг 20 хэдэн жилдээ ч юм уу ингээд гоё ингээд стартап ч юм уу хийж үзмээр санагдчихж байгаа бас. Яг нөгөө нэг одоохондоо бол санаа манаа байхгүй л те. Гэхдээ яг ер нь л яг тэгэж үзвэл бас амар сонирхолтой юм уу гэж айгу бодоод байгаа. Тий. Хүмүүс санаа нэг хүн байл тий. Тий найзуудтайгаа ч юм ингээ хийх юм бол яг нөгөө нэг чинь амар гоё фан гоё тэгэж үзмээр л. Тэгэж passion project юм шүү дээ тий. Тий яг тэгж л үзмээр санагдаад байгаа. Тий. Тэр л одоо миний юу та. Сонирхолтой сонсогч байна. За тэгвэл хамгийн сүүлийн асуулт асууя. За хэрвээ чи яг одоо 22 настай тэгээд Монголд одоо junior developer байсан бол юунаас эхлэх вэ? Өөрийнхөө карьераа хөгжүүлэх тал дээр юу?
Тэгвэл яг нөгөө нэг ажиллаж байгаа яг уу би болохоор өмнө нь ингэдэг байсан. Нөгөө нэг шинээр гарч байгаа ингээд программын хэл мэлийг ч юм ингээд бүр ингээд за энэ хэлнүүдийг суран сонирхно гэх амар хэлхийд гаргаад бичдэг байсан. Гэтэ яг миний яг би юу нэг хүмүүсээс аяг их зөвлөгөө авдаг хүн юм л да одоо болсон чи. Тэг яг тухайн үед манай бас яг сеньор багийн менежерсэн бас нэг инженер ихч надад хэлэхдээ ингээд нэг фреймворкийг ингээд бүтнээр нь ингээд сурчхаа ингээд ашиглаад тэгэх юм бол ингээд тэр чинь ингээд фреймворк нь өөрчлөгдсөн ч гэсэндээ ер нь бол ингээд яваад байна гэд хэлжсэн. Тэгээ би тэр зөвлөгөө бол миний яг инженер хүний хувьд авсан миний ингээд хамгийн ингээд үнэтэй зөвлөгөө байсан. Тэгээд тэрийг би бас яг хэлье л гэж бодож байна да. Тэгээд яг үнэхээр ингээд фронт энд ч бэк энд ч юу ч сонирхож байсан бай аль нэг фреймворкийг барьж аваад үндсэн концептуудыг ингээд ер нь сураад ойлгочих юм бол тэр чинь ингээд юм нэг өөрчлөгдсөн гэсэндээ ингээд онлон хаалдах үдэ гэдэг шиг тэгээд лондон байж лээдэг. Тэгэхээр ингээд амар ирээдүйд бол ер нь аюу амархан болчдөг. Тэгэхээр яг тэр бол миний авч ирсэн үнэтэй зөвлөгөө. Тэгээ одоо тэрийг л хэлье да. За баярлалаа. Цаг зав зарцуулаад бусад монголчуудаа өөрхөн сурсан мэдснээсээ хуваалцсан Гэрэлмада баярлалаа. Ингээд хамгийн сүүлийн хормыг өөрт чинь ингээд үлдээх манай одоо Data Stories podcast-ыг сонсож байгаа сонсогчдод зориулаад хэлэх үгээл сүүлийн хормыг үлдээе. За баярлалаа. Тэгээд подкастнда бас урьж оролцуулсанд маш их баярлалаа. Тэгээд ер нь л яг би танай подкастыг бас яг нэг Mongolian Professionals гээд анх эхэлж авах үеэс нь ер нь бол мэднэ. Тэгээд ер нь бол айгүй гоё алхам гэж боддог. Тэгээд сонсож байгаа хүмүүстэй яг хэрвээ ажил хайж байгаа бол битгий шантраарай. Тэгээд хэрвээ яг data science сонирхож байгаа бол яг уу янз бүрийн гоё bootcamp, гоё сонирхолтой юмнууд хийгээд цагаа зарцуулаад үзээрэй. Тэ угаасаа хідээж нөгөө нэг тийм юугүй харамсахааргүй сэдв болохоор тэгэл ойлгох. Тэгээд үзээрэй. Тэгээд ирч хүчтэй байгаарай. Дасгал хөдөлгөөгээрэй гэж хэлье да. Тийм. За баярлалаа. Баярлалаа Гэрэлмаа ингээд сонсогчдод маань маш ингэ сонирхолтой зөвлөгөөнүүдийг өөрийнхөө түүгээс хуваалцсан чамд маш их баярлалаа. Баярлалаа. Тэгээд та бүхэндээ ажлын амжилт хүсье. Тэгээд зөндөө гоё подкаст, гоё ажлууд хийгээрэй. Тийм гэж хэлмээр бас нэрээ нөгөө bootcamp гаргаж ирсэн шүү дээ. Тэрэнд нас амжилт хүсье. За баярлалаа. Монголчуудаа зориулаад яг өөрийнхөө хэлээр одоо монгол хэлээрээ бүх одоо концепт бүх юма тайлбарлаад за Нандин Эрдэнэ бит хоёрын хувьд ингээд бүтэн 6 сар сууж хийсэн 120 гаруй цагийн одоо контент байгаа ингээд энэ контентоор монголчуудаа сайн 1 сард хүргэсэндээ маш их баяртай байгаа. Тэгээ тэрэнд нь баяр хүргэе. Тэгээ энэ айгүй том ажил яг их хэлээрээ ингээ хөрвүүлж ярина гэдэг чинь бас аюу хэцүү технологийн хэлнүүд чиглэлүүд ч юм бас. Тэгээд маш гоё болсон баха гэж бодож байна. За баярлалаа.